За сайн байцгаана хүмүүстээ. Дөрвөн сэнгийн мөксөвдөө байна. Одоо бид хүн ба нийгмийн хичээл орно. Бүгдээрээ ном, сургуучиг, дэвтрээ бэлдээд хичээлдээ анхаарлаа хандуулаарай. Өнөөдөр бидний үзэх хичээл бол энэ амьдралд хүүхэд бидний оролцоо гэсэн сэдэв байгаа. За тэгвэл нутгийн амьдралд хүүхэд бидний оролцоо гэсэн сэдэв байгаа учраас хүүхдийн оролцоо гэж юу вэ гэсэн сэдвээр бүгдээр ярилцсанаа. За энэ дэлгэцэн дүүгцэн зургуудыг ажиглаарай хүүхдүүдээ. Эхний зураг дээр хүүхдүүд намрын тариа хураалтанд оролцож байна. Хоёрдугаар зурган дээр энэ хүүхдүүд хөдөө орон нутгад байгаа хүүхдүүд тэд одоо гэрийн сургалт явагддаг. Тэр гэр сургалтаар бичиг үсэг заахаас гадна оих энэ төрлийн одоо үйл ажиллагаа хийж сургахад тусалдаг ийм гэрийн сургалтууд гэрийн багш байд юм аа. За энэ хоёрдугаар энэ дээдлийн зурган дээр хаврын мал төлдөг энэ зургийг харуулж байна. Энэ хүүхэд хаврынхаа амралтаар эцэг эхтэй тусалж одоо малынхаа төлийг хүлээн авч байна. За энэ доотлын зурган дээр бол одоо хоцорон газрын хүүхдүүд болон ер нь манай Монголын бүх хүүхдүүд одоо орчноо цэвэр байлгахын тулд ингээд цэвэрлэгээ хийдэг. Энэ зураг харагдаж байна. Тэгээд бидний асуулт бол хүүхдийн оролцоо гэж юу? Орон нутгийн хөгжилд хүүхэд бүрийн оролцоо чухлаа гэсэн сэдвээр ярилцж байгаа. За тэгэхээр зэрэг энэ дээр ч гэсэн орон нутагт болж байгаа үйл ажиллагаануудад хүүхэд болгон яаж ийнө? Өөрийнхөө чадах хэрээр оролцож байгаа. Тийм ээ? Хаврын цагт төлмөлөө автан эцэг эхтэй туслана гэдэг чинь маш том дэмжлэг болдог. Бас байгаль орчноо цэвэрлэх аянд сурагчид бүгдээрээ оролцож төрлөх нутгаа цэвэр цэнцгэр байлгахад бас оролцож байгаа. Энд бас өөрсдөө хөгжүүлж, эрдэм ном сурах, хажууд нь аж амьдрал, ахуй амьдрал хэрэгтэй зүйлийг сурахад өөрийгөө зориулж байна гэдэг чинь бас л нийгмийн амьдрал бид нар оролцож байгаа чухал үйл ажиллагаа. Намрын тариа будааны ажил дээр будаа цэвэрлэх ажилд оролцож байгаа хүүхэд бол их орныхоо хөгжил цэцгэлд бас л хувь нэмрээ оруулж байна. Энэ хувь нэмэр оруулж байгаа энэ бидний энэ хөдөлмөрийг л хүүхдийн оролцоо гэж хэлээд байгаамаа. За тэгвэл цаашаа энэ зургуудыг ажиглая. Эхний зурган дээр нь хүүхдүүд юу бэлээд байж их юм. 2-р зураг, 3-р, 4-р, 5-р зургийг ажиглаарай. За тэгвэл багш нь уншаад өгье. Хүүхдүүд өөртөө хэрэгтэй мэдээллийг олж авснаар өөрийгөө хөгжүүлэх, санаа бодлоо илэрхийлэхэд суралцдаг. Энэ нь гэр бүл, сургууль, олон нийтийн орчинд өөрсдөө хамааралтай асуудлаар шийдвэр гаргахад болон оролцоход нэмжлэг болдог. Олон төрлийн үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулах, санал бодлоо хэлэлцэх зэргийг хүүхэд бидний оролцоо гэдэг. Одоо тэгвэл хүүхдийн оролцоо гэж юу вэ гэсэн асуултанд энд хариулж байна тийм ээ. Олон төрлийн үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулах, санал бодлоо хэлэлцэх зэргийг хүүхдүүдний оролцоо гэдэг. Тэгвэл эхний зураг дээр энэ хөдөө сумын хүүхдүүд бүгдээрээ нийлээд энэ орчноо цэвэр байлгах, орчиндөө хог тарихгүй байх талаар зохиос ажилд оролцоод одоо үр дүнгээ хилцээ зогсож байгаа. Дундлын зурган дээр бол орчноо цэвэр байлгах гэж одоо хог цэвэрлэхэд оролцож байна. Энэ хажуудлын хар дүрстэй зураг байгаа. Энэ бол анхны одоо атрын аян эхлэх тийм ээ. Атар газар эзэмшиж байхад хүүхдүүд хүртэл энэ газар тариалангийн ажилд их орныхоо бүтээн байгуулалтаас томчуудтай мөр зэрэгцэн ажиллаж байсан юм а гэдгийг харуулсан зураг байна. За энэ доотлын хоёр зураг байна. Нэг нь Үүрхангай аймгийнхан 80 жилийнхээ агаар хүүхдүүдтэй нутгийн оролцоонд нь оролцож одоо амжилт гаргасан хүүхдүүдэд урамшуулж одоо шагнал дурсгалын зүйл гардуулсан байгаа. Энэ хажуудлын зураг дээр хүүхдийн оролцооны байгууллагын үндэсний зөвлөгөөн гэж болсон
18 онд тэр зөвлөгөөнд оролцсон хүүхдүүд яагаад энэ хүүхдүүдийн зөвлөгөөнд оролцож байгаа юм бэ гэвэл Монголын хүүхдүүд нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд яаж оролцдгийг, нутгийн болоод байгууллага, сургуулийнхаа үйл ажиллагаанд яаж оролцдгийг бэ? Энэ оролцсноор бид нар ямар үйл ажиллагаа хийсэн, юунд хүрсэн бэ гэдгийг одоо ярилцдаг тийм үндэсний зөвлөгөөн тэрэнд орсон хүүхдүүдийн тухайд харагдж байгаа маа. Тэгвэл бид нар олон төрлийн үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулах, санал бодлоо хэлцэх зэргийг хүүхдүүдний оролцоо гэдгийг мэдэж авлаа. За, дахиад цаашлуул. Монголчууд нүүдлийн мал аж ахуй газар тариалан эрхэлдэг. Та нар угаас мэдж байгаа тийм ээ? Мал аж ахуйтай газар тариалантай. Хавар төл мал хүлээн авах, тариа ногоо тариалах, намар хадлан бордогоо бэлтгэх, тариа ногоогоо хураах зэрэг их ажил өрнөжтэй. Зуны дэлгэр цагт малын сүү цагаан идэг боловсруулдаг. Хүүхэд бид нар гэр бүл өрхийн аж ахуйдаа өөрийн хувийн нэмрээ оруулж байдаг. Хүүхэд бид нар гэр бүл өрхийн аж ахуйдаа өөрийнхөө хувийн нэмрийг оруулж байдаг юм аа. За, эхний зураг дээр одоо бид нар шар тос гэж нэрлэж байдаг. Та нар мэднэ шүү дээ. Хүн болгоо одоо ахуйдаа хүнсэнтэй хэрглэж байдаг. Тэр шар тосыг хийж байгаа хүүхэд байл ээжтэйгээ хоёулаа нийлээд шар тосоо олгоод хийгээд тавьж байна. Олгоод тэгээд шар тосоо зарцаадаг. Тэгээ энийгээ өвөл хэргэлдэг. Та нар ч гэсэн хүнсний дэлгүүрүүдээс олгоотой шар тос авч хүнсэнтэй хэргэлдэг байна. За, доод зурган дээр энэ охин үнээ сааж, сүү цагаадаа бэлтгэх ажилд оролцож үнийгээ сааж байна. Тэрний доор саасан сүүгээ шүүж байна. Шүүн гэдэг чинь үнээ саахад сүүн дотор орсон хог, янз бүрийн өвс, үс зэрэг имийг шүүлтүүрээр шүүж цэвэрлж авдаг. Тийм ажиллагаа байгаа. Энэ доор түрүүн бид нэр үтсэн төл мал хүлээн авах ажилд оролцож байгаа хүүгийн зураг. Энэ доор хадлан дижилд бэлтгэхэд оролцож байгаа хүүхдийн зураг. Намар болохоор бид хадлангаа авч тэр хадсан өвсөөрөө өвөл малат хийж идэг ба. Тийм ээ. Энэ бас хүүхдүүдийн оролцоо чухал байдаг. Энэ дээр хүлэмжинд тарьсан ногоо хүүхдүүд энэ жимс байна. Хүүхдүүд жимс тарилцаад тэгээд ургасан жимснээсээ одоо дээжийн идэж өөрийнхөө хөдөлмөрийн үр шимийг хүртэж байна. За, энэ голын зураг дээр бид их дэлхийдээ хайртай гэсэн зураг байгаа. Энэ хүүхдүүд оролцож мод тарьсан. Тэгээд хийсэн ажлаараа бахархаад байж байгаа ийм зураг байна. Та нар ч гэсэн иймэрхүү үйл ажиллагаанд оролцдог байхаа гэж бодож байна. За, ингээд цаашаа явбал бид бас мод цэцэг тарих тухай үзэж, энэ мод цэцэг тарихад бид нар оролцож байгаа маань хүүхд бидний оролцоо гэж ярьж байгаа. Тэгвэл 2010 онд ерөнхийлөгчийн зарлага гаргаад мод тарих үндэсний өдөртэй болсон манай монголчууд. Мод тарих үндэсний өдөртэй болсон. Энэ өдөр нь бол жилд 2 удаа болдог. Тэр нь 5 дугаар сарын болоод 10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн бям гарагт болдог. Энэ өдөр та бүхэн ч гэсэн мод тарьж хүнийгээ арчилж ургуулдаг байгаа тийм ээ. За, жишээлбэл дээр хүүхдүүд модоо тарьж байна. Тэр хажуудлын зураг дээр өдөөний хүүхдүүд мод цэцгээ тарих гээд багж хэрэгсэл усалгааныхаа юмнуудыг бариад багжуудыг бариад зогсож байна. Энэ доор энэ жижигхэн хүүхэд тарьсан цэцгээ арчлаад арчиж цэвэрлж тийм ээ. Тоосноос нь цэвэрлж байна. Энэ доотлын голын зураг дээр мод тарих аянаар хүүхдүүд модоо тарьж байна. Хажууд нь том хүмүүс зөвлөж байна. Энэ хамгийн эцсийн зураг дээр бол энэ цэцэрлэгийн хүүхдүүд байгаа. Өөрсдийнхөө цэцэрлэгийн хүлэмжинд тарьсан ургамалтайгаа танилцж байна. Энэ бүхэн бол манай хүүхдүүд бүгдээрээ нутгийнхаа хөгжилд өөрснөө оролцож байдаг оролцооны баримтууд юм аа. За, ингээд сая үтсэн сэдвүүдээр тулгуурлаад багш нь гэрийн даалгавар өгч байна. Яг гэвэл бидний юу хийж чадгийг хардаа гэсэн зураг бидний сурах өчтөр байж байгаа. Энэ сурах өчтөр байгаа зургийг ажиглаж байгаа. Бүгдээрээ нэг зургийг сонгож аваад зохион бичлэг бичнэ. Үгийн тоожаар би үгийг багсгасан байгаа шүү. Үгийн тоожаар хүүхдүүд юу хийсэн юм? Юу хийж нутгийнхаа хөгжилд оролцдгийг тийм ээ? Эхний зураг дээр
Тэр хүүхэд юу хийж гэнэ үү? Энэ доотлын зураг дээр энэ цагаанууд чинь хойно холбогдсон байгаа шүү дээ хүүхдүүдээ. Хойныг хоёроор нөөдөөдөөс нь харуулж холбоод хойноос саадаг. Энэ хүүхдүүд хонь сааж байна. Доор энэ шатар тоглож байна. Шатар тоглоно гэдэг чинь бас л чи өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаа. Яагаад гэвэл чи шатар тоглож сумын дүүргийн сургуулийн авраг болж ийн гэдэг чинь өөрөө бас л хөгжилд нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг. Энэ мэтчлэнгээр зургуудаа ажиллаж байгаа бүгдээрээ зохион бичлэг бичээрэй. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.